Шинэ итгэл, эр шинтгэлийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд төв болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, ажилдаа хандах хандлага, хариуцлага хамгаас чухал. Бид эргэн төвтэй төрөсөн зарчмыг тугаа болгон ажиллах учиртай. Түүний тулд эдийн засгийн эрхчлөлөг иргэд хувийн хвшилтэд олгоно. Иргэдийн газар өмчлөх эрхийг хөрсөн дээр нь буулгаж, газар шороо нутаг орныхоо эзэн болсон малчидаа 1-5 га газар эзэмших эрхийг эдлүүлэх замаар газрын эзэн болох гарцыг инээнэ. Төрийн албаны хуулийг шинчилж, төрийн албан агчдынхаа хариуцлага бүтээмжигч, халамж хамгаалагч хамттан нэмэгдүүлнэ. Төрийн болон орон нутгийн өмчийг хулгай зуур эзэнгүүдлээс ангид байлгах төрийн өмчийн хувьсгалыг эхлүүлнэ. Ашигт малтмлын өгөөжийг ард ирэг дээр тэгш хүртэх үндсэн хуулийн зарчмыг амлиулж, баялагын сангаа арвижуулна. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, нутаг усаа хөгжүүлэх бодлогод тээг болж байсан чөдөр тушааг тайлна. Улаанбаатар гэсэн ганцхан таталцлын төвтэй бус, харин хүн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн хөгжлийн олон татах хүчтэй байх аймаг бүр өөрийн онцлог давуу талдаа түшиглэн хөгжих замыг засгийн газар тавьж байгаа гэдгийг та бүхэндээс дуулгая. Өөрийн нутаг дэвсийн онцлогт нийцсэн бодлого шийдлийг гаргаж, засгийн газрын бодлоготойгоо уялдуулан ажиллах нь бидний хамтын ажиллагааны үндэс болно.